боддtiin бэ? Харин тийм ээ. Гүйтсэн чи миний бүр тасарч унтлаа бүр. Хаана? Ингээл өвдөг. Яаж дандаа юу? Жон гүүгээр л хатгаал янгнаал өвдчихээ. Дандаа юу? Ер нь л байнга. Хүүшээ тэгвэл над чинь яг бөөрний чулуутай болсон юм шүү дээ. Үгүй яхаараа би бөөрний чулуутай болдیں۔ Гүүхээр өвдөд тахлаар чинь чулуу ингээд ухаад бөөрийн өвдгөөддөг гэж байгаа шүү дээ. Хүүшээ. Одоо тэгээ би яах юм бэ? Ер нь шингийн юм хэрэг бодог лээ. Шингийн муух заавч гарахгүй байгаа юм чинь. Хүн ер нь өдөрт 2 литрээс илүү шингийн муух хэрэгтэй байдаг гэж байна. Хэрвээ тэхгүй бол бөөрний чулуу үүсээд бусад төрлийн өвчин үүсдэг гэж байна. Тэгээд одоо ингээд 2 литрийн юм сайн уугаад авах юм бол бөөрний чинь чулуу үүссэн тохиолдолд бүр урсаад гарчдаг гэсэн шүү. Хүүшээ тийм үү? Хүүшээ одоо бошгоо очиад би шингийн ной тийм ууя. Тэр 2 литр чинь савнд хийж байгаа нэг амсгаар уучих. Гэтэ юмыг яаж мэдхүү? Эмчит үзүүлсэн дээр хаа. Эрсдэс жилийн дөрвөн улиралтай Монгол орны иргэдийн ихэнх нь бөөрийн өвчлөлт өртөмтгий байдаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд бөөрийн чулуутай иргэд олширч байгаа нь нийгмийн дундх буруу дадал зуршлаас ихээхэн шалтгаалж байна. Иймд та улиралд нэг удаа эмчийн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орж эрүүл мэндэд анхаарахыг танд зөвлөж байна. Бөөрийн чулуу үүсгэхээс урьдчилан сэргийлэхийн тулд та яах ёстой вэ? Шингэн юм их ууж хэвших, өдөрт 8-аас 10 аяга ус уух, нөөшөлсөн болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэхээс аль болохоор зайлсхийх. Кофеин их агуулсан хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэх. Хоол идсэний дараа жүржин болон нимбэгний шүүс уух нь сайн. Хар ногоо навчтай ногоо, салаад, далайн бүтээгдэхүүн хоолндоо ахиу хэрэгэл. Өдөр бүр идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй. Даарч хөрөхөөс сэргийлээрэй. Эдгээр зөвлөгөөг мөрдөж чадвал та бөөрөнд чулуу үүсгэхээс сэргийлж чадна.